Сайн мэцхан уу, ингээд биологийн 2024 оны эсэлтийн шалгалтын материалын 1-р хэсгийн эхний 25 тестийн тайлбарыг оруулъя. Тэгээ аль болох тест болгон дээр тодорхой товч бөгөөд тодорхой чухал агуулгуудыг агшин тайлбарлаад явна. За 1 дөрвөн мөлөгчтний дээд ангид хамаарах дараах ангиудын төлөөлөгчдийг зөв харгалзуулсан хувилбарыг сонгоорой. Ерөөсөө амтны аймгийн англи зүй тэдгэрийн төлөөлөгчөө мэдж гин үгүй юу гэдгийг л шалгаж байгаа тест ахна. Ерөөсөө огт эргэлзэхгүй байгаа амтнуудаа эхлээд мэдээж хийн. За хулган дээр бол эргэлзэхгүй шууд зүгээр байж өгч, могоо эргэлзэхгүй мөлхөгч. За бах мэлхий гэдэг учраас энэ маань хоёр нутагтан. За ятуу гэдэг бол шуу байгаа. За ингээд зөв хариулт маань 1-ийн C, 2-ийн D, 3-ийн B, 4-ийн E гээд E өгдөл маань зөв болж байгаа. Дөрвөн анги дээр онцлох тайлбарыг нөх юм бол хоёрын нутагтан дээр сүүлтэй хоёр нутагтан. За энд орж ирж байна те. За сүүлгүй хоёр нутагтан энэ хоёр нөхөр. За тэгээд хөлгүй хоёр нутагтан гэж ерөнхийдөө бол ангилдаг байх нь. Тэгээ хүүхдүүдийн хамгийн алддаг нь энэ сүүлтэй хоёр нутагтан. Харахаар гүргэлтий төстэй харагдчихтэй. Тэгээ шууд гүргэл буюу мөлхөгч гэд бичээд явцдаг. Гэтэл яг үнэн хэрэгтээ та нар ингээд зурагнаас гадрууг нь хэрвээ ажиглах юм бол тийм гөлтгөнсөн гадруутайгаа хайрс байхгүй. За иймээс ерөнхийдөө хоёр нутагтны англи л та сүүлтэй хоёр нутагтны англи л та ордог бахны. Мөлхөгчд гэхээр хуурай газраас хуурай газрын жинхэнэ эзэд гэж явдаг штеп. Уснаас бүрэн ингээд шилжсэн хуурай газар лөө те. Гэтэл сурагчдын маань хамгийн их гаргадаг алдаа энэ 2 3 буюу яс мэлхий матар хоёрыг мөлхөгч биш хоёр нутагтнаар авах гэдэг. Гэтэл энэ хоёрын маань хувьд яадаг гэхээр гадруугийн та нар ингээ хараараа хайрсаад байгаа зү те. Тэгээд эволюцийн явцад хуурай газраасаа эргээд услуу шилжсэн гэж үздэг байхгүй. Тэр амьдрах орчин, дасан зохилдлогоо идэж тижэл гэд маш олон хүчин зүйлийн нөлөөгөөр хуурай газар байхаас илүүтэй усанд байх нь илүү ашигтай байгаа шүү дээ. Ингээд ус руу шилжсэн гэж үздэг. Тэгэхээр энэ хоёр маань хоёулаа мөлхөгчдийн ангита ордог бахнэ. За шууны хувьд бол маш олон янзаар ерөөхдөө ангилдаг. Гарал үүслэр нь ангилж болно. Эсвэл хөдөлгөөний хэлбэрээр нь ангилж болдог. Нисдэг юм уу те. За газраар дэгддэг юм уу, нисдэггүй шуу юм уу. За усанд сэлэгч юм уу гэх мэтчлэнгээр яг хөдөлгөөний онцлог дээр тулгуурлан ангилдаг. Тэгээ шуун дээр нөгөө хийн уут, хошууны хэлбэр зэрэг нь тестэн дээр орж ирэх хандлагатай байдаг. За дараагийнх нь болохоор зэрэг сүүгээр бойчгчд байна те. Дотор нь 3 хэсэгт ангилж байгаа. За хамгийн ихнийх нь болохоор зэрэг өндөлөгчд орж ирж байна. За энд болохоор зэрэг уудад сүүгээр бойжгч орж ирж байна. Тэгээ энэ дээр ихэстэн орж ирж байна те. Ихэс гэхээр нөгөө умайн хананд хөврөл ингэж холбогддог төр зүрийн хэрэгтэй ингээд 9-р ангид орж ирдэг. За ингээд нэг дээр зөв хариулт явуулаа. За 2 гарал үүслийн хувьд ойрын холбоотой зүйлүүдийг агуулсан ангилалцын нэгж гинэ. За энэ дэр бүгдээрээ шууд стоп ахаад гэж чийчдэг. З Т О Б стоп А Х А Д. За З гэдэг нь зүйл, Т гэдэг нь төрөл, Он овог, Б баг, А анги, Х хүрээ. За энэ наавал аймаг. За Д дид аймаг буюу домен орж ирдэг. Тэр яг стоп хаад гिचгууд дараалалаараа чийжлэгдчихдэг. Энэ дээр нэрээ тестэн дээр юу яадаг штэ. Хамгийн бага нэгж гэх юм бол зүйл те. За хамгийн том нэгж гэх юм бол мэдээж домен. Гэхдээ нөгөө дараалуулсан тэр мөрөн дээр аймгаар авч гин үү, доменоор авсан бэ нү гэдгийг анзаарч харах хэрэгтэй. Ангилалцын бага нэгжээс том руу нь зөв дараалалд оруулсан мөрийг сонго гэсэн байна уу? Багаас их рүү гэж асуусан байна уу? Эсвэл ихээс бага руу гэж асуусан байна уу гэдгийг сайн анзаарч харъя шүү заяа. Тэгэхгүй шууд нөгөө автоматар зүйл төрөл ог баг анхүр аймаг гэдэг дараалалаараа ихээс баруу гэд асуусан байхад чинь багаас их рүүгээр нь сонгоод алдах юм.
За тэгээд гарал үүслийн хувьд ойрын холбоо хамааралтай зүйлүүд нэг төрөлд багтдаг. Ойр төрлүүд нэг овогт, ойрхон овогуд нэг багт гэдэг ингээд баг гэхээр нөгөө онцлог одоо шинжирээ багууд хуваачдаг шүү дээ. Жишээлбэл шавчин дээр хатуу далавчтан. За тэгээд нөгөө нэг харьсан далавчтан, сарьсан далавчтан гэх зэрэг ангилагддаг. За сүгээр божиж гэх юм уу махан идэрчний баг. За өвсөн тижээлтний баг, туруутан инээ тэрий чинь ороод ирнэ гэсэн үг. Одоо шоргоолж идэрчний баг инээ тэрий орж ирнэ. Гар далавчтны баг гэх мэтчлэн. За тэгээд анги гэхээр ангиуд бол манайхан мэдж байгаа. Тэгээ хүрээ гэхээр хүрээгээ мэдж байгаа. Энэ том ангилцын нэгжүүд 10 дугаар ангид ороод ирдэг шүү дээ. Тэгэхээр 10 дугаар ангиасаа том нэгжүүдээ 8 дугаар ангиусаа бага нэгжүүдээ харьцуул зүгээр. Өөр ангилцүүдээр хос нэршлээ харьцуул зүгээр. За өөр нөгөө 9 дугаар ангийн усны индикатор байдаг те. Индикатор гэд өдөрч хаварч ховон. За эдгээр маань цэвэр усанд л идэв бохир усанд байж чаддгүй. Тэгэхээр эдгээр нөхдүүд хамбал цэвэр усны индикатор гэл ороод ирдэг. Тэгэхээр усны бохирдлын зэрэгтэй яг энэ индикатортой холбоотой асуулт орж ирж болно. Яг энэ ангилцүүдээр. За өөр. За энэ дээр багш нөгөө доменыг оруулаад өгсөн байгаа. Эукария буюу бүүмтэй нөхдүүд. Тэгээд энэ хараа бактери болон археа. Археа гэдэг чинь бактери гэж явдаг те. Гисэн мөртлөөсөө гарал үүсэл нь аюул сонирхолтой. Карл Вёсе молекул биологийн судалгаа шинжилгээг бол хийгээд тэгээд энд за бактери байгаа. Энд эукари байгаа. Тэнгууд археа бактериуд яг энэ эукариатай нэг гарал үүсэлтэй байна гэдгийг тогтооцсон байхгүй. Тэгэхээр бактериас нэг биш. Эсвэл ингээд нэг цэгээс 3 салсан биш байгаа зү тэ. За гэтэл яг шинж тэмдгийг харахаар археа маань одоо бүүн байхгүй. Тэгээд нөгөө эсийн хантай гэдгээр бол бактеритэй ижилхэн байгаад идэг. Тэнгууд эсийн хананы найлгыг наад үзэхээр бактери маань шоргоолцны хүчилтэй гэд явцдаг. Археа маань шоргоолжны хүчил байхгүй гэд явцдаг. Пептидогликан тий шоргоолжны хүчил гэдэг чинь. За энэ мэт ялгаанууд гарч идэг байгаа. За 2 дээр зөв хариулт зүйлийн дараа төрөл байна. Төрлийн дараа овог байна гэдгээрээ хэлэх нь байна. За 3 хавч хэлбэртний гэд үе хөлтний онцлог шинжийг таньжины үгүй юу гэдгийг шалгарсан юм дасгал байна. За хавч бол мэдээж нисэхгүй тэгэхээр далавчгүй гэдэг явлаа. За трахегаар амьсгалах уу, заламгаагаар амьсгалах уу? Трахегаар гэх юм бол шавчин юу юм? Шавж. За мөн дээрээс нь олон хөлтөн. За тэгээд аалзан дээр трахеи уушиг гэж явдаг шүү дээ. Эдгээр маань трахегаар гэж явна. Яг заламгаагаар хавч маань усан орчинд байгаа шүү дээ, тийм болохоор хавч заламгаагаар амьсгалдаг гэж явна. За тиймээс бид нэр 4 авах нэ. За 1 4 гэд харангуут шууд ий хариулт зүг болж байна. Тэр бүгднгийн гүйц тарахгүй шууд эхний ганц хоёроо хийгээл чамд таарж байгаа эсвэл сондгоорч яг ингэж шившгтэн гарч ирж байгаа хариулт байна уугүй гэдээ хараад цагаан хэмнээ турдан хийж болно. За тэгтээ үйлсний хэдүүлээ тааруулаад харчи. За 5 хосолтой юу 4 хосолтой юу мэдээж 5 хосолтой гэж явдаг те. Тэгэхээр 5 чеклээд 4 хосолтой гэдэг маань аалц байгаа шүү дээ. Далавчтай гэдэг дээр хөвчлэн шавжууд орж ирдэг. За биеийн цээж болон хөвлийн хэсэг ялгардаггүй. За 8 дээр болохоор биеийн толгой цээж хөвл гэсэн хоёр хэсэгтэй. Энэ ихтэйс хөөхөн одоо толгой эргүүлэх гээд орж ирсэн асуулт байна те. Энэ ялгагдахгүй гэдгийг харангуйтаа шууд энэ долоог сонгох магадaltaй байгаа байхгүй. Гэтэл цээж хөвлийн хоёр ялгагдахгүй биш байхгүй юу? Толгой болон цээж ялгагдахгүй нэг үе. Ингээд нэг гэж тоологдно. Тэгээд хөвлийн ялгагдана. Тустай тоологдно. Ингээ хоёр дахь нь ингээд толгой цээж хөвлийн нийтдээ бие нь хоёр хэсгээс тогтож байгаа юм бол нэг бол хавч байгаа, нэг бол аалц байгаа тийм.
За харин шавжин дээр бол толгой цээж нь ялгагдана. Тэгэхээр толгой, цээж, хөвлий гээд тусдаа хэсгүүдээс буюу нийтдээ 3 хэсгээс тогтно гэж явдаг. Олон хөлтөн бол тодорхойгүй гэж явдаг. Яг хідэн одоо хэсгээс тогтоод байгаа юм бэ гэдэг нь тодорхойгүй, маш олон хэсгүүдээс тогтно гэж явах нэ. За энийг яг нөгөө нэг 8 дахь ангийн нөгөө мэдлэгийн хичээл дээр яг энэ шавжны багуудыг аюу гоё орцсон байдгийн. Хэрвээ зав цаг нь болж ивэл тэрийг үзээрэй заяа. Сонтны баг гэж сон маань явцдаг байгаа. За тэгэнгუთ энэ дэр царцаад бол юу яадаг? Шулуунд алавчтан гэж явдаг. Ялаа хос талавчтан гэж явдаг. Ирвэхийн хайрсан талавчтан гэж явдаг. Цог хатууд алавчтан гэж явдаг. Тэр яг ингээд байн асууддаг нэг 5-6хан ийм шавжны баг байдаг байхгүй юу? Тэдгэрийг харчвал зүгээр. За өөр энэ дээр багш нь яг намсгалын эрхтний онцлогуудыг ил ялгааг нь оруулаад ирчихлээ. Загас залангаагаар за нөгөө хөтэн амт маань цулцсан туушгаар шуу маань уушиг болон хийн ут орж ирдэг. Хоёр нутагтан болохоор зэрэг арьс болон уушиг. Арьс нь булчирхайд арьс гэж явдаг. Арьсаа нөгөө чиглэг байлгахын тулд гадагшаагаас салс ялгаруулдаг шүү дээ. За эдрийг хөшин. Энэ хараа нөгөө аалзан дээр трахеи уушгаар амьсгалдаг гэдэг байгаа шүү дээ. Тэгмээд ийм нэг одоо нөгөө ном шиг хэлбэртэй уушиг бүтэц үүсгдэг гэж үздэг байхгүй. Тэгээд аалзан дээр яг трахеи болон уушиг гээд ороод ирдэг онцлогтой шүү зэ. За тэгээд энэ дээр бол трахеи бол бүр яг харагдана. Биеийн дотор байгаа хий дамжуулах юм гуурсан хоолой байгаа дээ шүү дээ. Тэгээ бас нэг сонирхолтой зүйл байгаа. Энэ царцааг танд ингээ аваа харах юм бол биеийнхээ хажуудалд зүгээр ингээ цоолцсон юм шиг юм нүхнүүттэй. Эдгээр нь тэр трахеигээ даа гуурсынх нь юм нүхэн. Тэгэхээр бид нар шиг хамарны ингээ хоёр нүхтэй тэр хамрын нүхээр амьсгалдаг биш байгаа зү тий. Биеийнхээ хажуугаар сегментүүд дээр юм хос нүхтүүдтэй байдаг. Энэ хараа яг нэг сегмент дээр нэг нүх байгаа зү тий. Ийм онцлогтой. Тэгээд трахеин хавхлагтай. Тэгээ хортой хими янз бүрийн ийм онцгүй агаар ороод ирэх юм бол тэр трахеин хавхлагнуудаа шууд хаачдаг зэ. Тэгээд амьсгалаа одоо трахеин солилцоогоо боогоод хаагаад ингээд хортохгүйгээр амьд байх боломжтой. Тэгээ хэсэг хугацааны дараа буцаагаад хавхлагаа нээчнэ гэсэн үг байна шүү дээ. За өөр энэ дээр яг нөгөө нэг үе хөлтөн гэдэг нь ийм олон үеүүдээс тогтсон хөлтэй гэдгээрээ л үе хөлтөн гэдэг байгаа. Тэгээ их бий болон хөлн үеэрээ холбогдно гэд. За тэгээд энийг амар алцах гэдэг шүү дээ. Хилэнцэд орохой маань Аз хэлбэртэндээ ордог. Тэгээ хүүхдүүд эндээ ийм хавчаартай болохоор одоо хавчлуу оруулах гэдэг. Гэтэл яг үнэндээ хилэцээртэй. Тэгээд Аз хэлбэртэндээ орноо. За хавч дээр нөгөө Дафни гэдэг нэг жижиг юм байгаа гэдэг шүү дээ. Тэр маань хавч хэлбэртэндээ орно. За шавж бол манайхан мэдж байгаа. Олон хөлтөн бол мэдж байгаа. За энийг бол манай авал нэг амир ирээд дүүдэхээр бошин шүү таялаа. Энэ шүү дээ. Нөгөө Дафни. Энэ хавч хэлбэртэн гэдэг та нар боттоо. Тэрээрээ чи юм оруулахгүй л та. Яг сонирхолтой. За ингээд 3-ын өгдөл зүг байлаа. За 4. Бактери болон вирусын зургийг ажиглаад вируст хамаарах онцлог шинжүүдийг зөв илэрхийлсэн хариултыг сонгоорой. За 6 шууд бактери вирус үү гэдгээр ялгаж тий. Эхний зураг бол хэлбэрийг нь хараад та нар бактери гэдэг таньчих байх. Мөн дээрээс нь бактерийн онцлог энэ хараа. Энд бактерийн ДНХ, энд плазмид байгаа зү. Онцлог мэдээллүүдэд агуулдаг эмцэг хэлбэрийн тий. Богино дараалалтай. Тэгээ ген инженерчлэлээр яг энэ плазмидыг ген зөвөрлөгч вектор буюу зөвөрлөгч молекул байдлаар ашигладаг шүү дээ. За тэгэхээр энэ маань бактери юм аа. За харин нөгөө талын нөхөр маань ийм титэмт вирус гэдэг шиг гадаргуу дээр ийм гадаргуугийн уурагтай. Тэгээ дотроо энэ удамшлын материал нь харагдаж байна. За энэ бол вирус байгаа. За бидрээс юуг нь асуучлаа? Вируст хамаарах шинжийг асуусан юм биш үү? За ойролцоогоос 3.5 тэрбум жилийн өмнө үүссэн. За 2 дээр анх 1892 онд тамхины урамлаас нээж илрүүлсэн гэж байна. Тамхины урамлаас нээж илрүүлсэн гэхээр тамхины урамлын навч цоохортох өвчнийг вирус үүсгэдэг юм байна гэдгийг анх тодорхойлж үзсэн. Тэгэхээр 2 бол вирусих.
За 3.5 гэхээр энэ анх прокариотод үсэн гэж үздэг шүү дээ. Тэгэхээр бактерийн шинж ингэж орж ирдэг. За дараагийнх нь удамшлын мэдээлэл бүхий ДНХ, РНХ-ийн зөвхөн аль нэгийг агуулдаг. Дээр вирусаар орж ирнэ. 4 дээр эсийн хаан пептидогликан агуулсан гэж байна те. Тэгэхээр пептидогликан гэдэг нөгөө шоргоолсны хүчил гэдэг монголоор хэлээд байгаа чинь аахгүй. 4 бол бактерит хамаарах шинж байх нэ. Дараагийнх нь капсидын бүрхүүлтэй. За капсидын бүрхүүлтэй гэдэг нөгөө уурга мурагтай энтер гэдэг маань вирус дээр орж ирдэг. Тэгэхээр 5 бол вирусын шинж байна. Нөөц бодис нь цардуул болон гликоген гэж орж ирж байгаа юм бол энэ бактерийн шинж байгаа. Нөгөө бактери маань нөөцлөгч юм цэрүүтэй байдаг. Тийм болохоор 6 бол бактери. Вирус бол ийм олон янзын юм бол өөртөө нөөцлөг тахгүй зүгээр удамшлын материалын тэгээ гадах бүрхүүл нахал бараг болчдөг байхгүй. За ингээд манай зөв хариулт 2-ыг авна. Тэгээд 3-ыг авна. 5-ыг авна. Инхээр зөв хариулт маань D болж байна. За капсидын бүрхүүлийг бол угаасаа шууд хараад танина. 2-ыг бол таньчих байх гэж бодож байна. Тэгэхээр 2 5-тай байхад л бид нар бол зөв хийчих нь шүү дээ. Энэ 3 дээр жоохон эргэлзэж байгаа бол 2 5 гэсэн үгдэл ганц л шүү дээ. За энэ саний нөгөө хилээд байгаа тамхины навч цоохортох өвчин. За энэ өвчнийг үүсгэдэг вирусын зургийг оруулсан байна. Бактерийн онцлог байна те. Бактери бол маш цомхон бүтэцтэй. Өөрийн ингээд гадаргуу дээрээ энэ хөдөлгөөний үүрэгтэй шилбүүртэй удамшлын материалыг солилцох пили гэсэн онцлог хэсэгтэй. Мөн дээрээс нь өөр хоорондоо юм уу эсвэл альва зүйлийн субстратын гадна наалдах юм сормос уттай байдаг. За тэгээд дотоод бүтцийг харах юм бол янз бүрийн зүйл одоо нөөцлөгч юм цэврүү тэгээд удамшлын материал за энэ нөгөө плазмид за энэ улаан энэ бүндгэрүүд нь бол рибосомууд нь харагдаж байгаа байхгүй. Тэгээд уурга гэдэг бол амьдрал оршин тогтнох гол молекул гэж явдаг тий. Тэгэхээр бактери маань тийм олон янз эргэтэнцэр байхгүй газ баг уурга нийлэгжүүлэгч рибосом нь байгаа л тэгээд бусдаараа болчихж байгаа байхгүй. Бусд нь байхгүйсэн ч болчихж байгаа. За нэг ийм онцлогтой. За энд вирус хэлбэр хэмжээ дүрсийн хувьд бол маш одоо олон янз. Тэгээд хэмжээ нь бол нанометрээр хэмжигддэг. Бүр бактерид хүртэл халдварлан орох хэмжээний жижигхэн байдаг те. За энд бактериофаг бол харагдаж байна. За ингээд 4-ийн зөв хариулт D байлаа. За 5. Яст загасны ангид тохирох шинжүүдийг сонгоорой гинэ. За 5 дээр яст загас гэдгийг тодорхойлчихъя. За хамгийн эргэлцэхгүй юмудаа шууд эхлээд чеклээрээ заяа. Энэ баргалжил нөгөө алхамд төлөөрөгч шиг эсрэгцүүлээд ороод ирсэн шүү дээ. Хийц цуухта хийц цуухгүй гээд. За хийц цуух гэдэг нь яст загсанд байгаа. Хийц цуух ямар үүрэгтэй вэ гэхээр хий хадгална. Загасны хувьд хийц цуух баг нөгөө нэг хийлдэг завчин хийтэй байж ийж усанд ингээд мандал дээр нь хөвдөг штэ. Тэрнтэй ижилхэн яс гэдэг бол мэдээж хатуу те. Загас маань усанд живчиж болохгүй. Тийм болохоор хийд цууханд датгалсан тэр хийнийхээ тусламжтай яг ингээд усанд живхгүйгээр сэлэх боломжтой болтгоо гэсэн үг. За мөгөөс заасан бол хийд цуух байхгүй гэж явдаг. За дараах нь амьд жарахаа төрүүлдэг гээд ороод ирсэн байна. Энийг мөгөөс заасных энэ болохоор яс заасных гэх багшинд яач. За амьд жарахаа төрүүлдэг эсвэл түрш шахдаг, усанд сасаар бүгдсэн түрш шахдаг. За яг бол ерөнхийдөө бол түрш шахдаг гэдгээр явдаг. Харин мөөс загас нь болохоор зэрэг жарахаа төрүүлдэг гэдгээр явдаг. За 5. Хөдөлгөөнийг мэдрэх биеийн хажуугийн шугамтай. За аль нь ерөнхийдөө бол биеийн хажуугийн шугамтай гэж үг нь явд юм та. За 5 яс загасных гэж аваад 1 4 5 гэдэг өгдлийг сонгох нэ. Хажуугийн шугам гэхээр нөгөө загас тэнцвэрээ хадгалж сэлгэтэн тусалдаг бүтэц гэх юм уу та. За энд яст болон мөөс загасны одоо ялгааг бол гаргацсан байгаа. Тэгээ та нар ингээд 6 сайтар ажиллах юм бол одоо нөгөө авраг загасны нийт тэрийн маань ерөөхдөө бол мөөс загасанд ороод явчихж байна. Тэг мэдээж авраг загасны төрс гэж ярихгүй шүү дээ тий. Авраг загас маань жижигхэн юм беби шарк төрүүлдэг. За мөн дээрээс нь энэ тараа нөгөө заламгай онгорхой яг юм тийм зүсцэн юм шиг юм онгорхой байдаг шүү дээ тий. Гэтэл
яс заагсны хувьд заламгаа нь юм хавтастай болсон байдаг байхгүй. Ингээ хамгаалцсан гэсэн үг. За тэгээд дараагийн нэг зүйлийг хараа. Сүүлний сэлүүр нь яс загсан дээр ингээд дээд доод гэсэн хоорондоо тэнцүү байгааз мөөс загсан дээр болохоор ингээд харьцангуй хэмжээтэй орж ирдэг байхгүй. За тэгээд энэ сэлүүр эндээ ингээ хоёр сэлүүртэй энэ сэлүүрийн хэлбэр хэмжээ гэх зэргийн хоорондоо ялгагдаад явцдаг онцлогтой байгаа. За энд айгуусан харагдчих тэ заламгаа хэлтс нээлттэй байдаг нь. Энэ дээр бас сүүлний энэ хараа нөгөө нэг адил биш хэмжээтэй гэх юм уу? Дээд доод юм юутай сэлүүртэй байдаг. Сэлүүрний далбан гэх юм болов. За 5-ын бие хөгдөлт байлаа. За 6. Судлаач цөөрөмдөх нэгэн зүйлийн загасны популяцийн тоо толгойг тодорхойлохоор барих, тэмдэглэх, дахин барих аргаар судалгаа явуулжээ. За эхлээд 40 загас барьж тэмдэглээд буцаад тавьсан бөгөөд 2 дахь удаа 20 ширхэг загас барьсны 10 ширхэг нь эхний барилдад баригдсан тэмдэгтэй байсан бол доорх томьёог ашиглаад цөөрөмдөх загасны популяцийн хэмжээг зөв тооцсон хариултыг сонгоорой. За бас ч гэж хөөрхөн бүгдээрээ гин томьёо нөгдсөн байна. Тэгэхээр томьёонд орлуулаад ботчихно гэсэн үг. За нийт популяцийн хэмжээ бид нар олох гээд байгаа тийм. Тэгээ анх тэмдэглэсэн дээжийн тоон бол анх 40 загас бариад тэмдэглэсэн байгаа. Тийм болохоор бид нэр S тэнцүү 40 гээд биччихнэ шүү дээ. За дараагийнх нь болохоор зэрэг 2 дахь барилтын дээжийн тоон бол 20 ширхэг байгаа. Тэгэхээр манай жижиг N тэнцүү 20. За 2 дахь барилдад баригдсан тэмдэгтэй дээжийн тоо гэхээр нөгөө давхцсан дээж маань энд 10 ширхэг байсан гэд орж ирсэн те энд байна. Тэгэхээр энд тэнцүү 10 гэж орж ирнэ. Тэгэхээр N тэнцүү 40-ыг үчтг нь 20 хуваах нь 10 гэхээр манай хариулт яах нь 80 гарч ирэх нь шүү дээ те. За томьёог шүү томьёонд оруулаад ботчих болохоор харьцангуй гайгүй энэ баргалжил шууд 2 оноо аваарай гэсэн даалгавар байна. За 7. Эсийн бүтцийн зарим хэсгүүдийн хэмжээг хүснэгтэнд өгчээ. Гэрлийн микроскопын тусламжтай судлах боломжтой бүтц. Nice. Манайхан яг ийм асуултан дээр ямар микроскоп гэсэн гэдгээс хараарай заяа. Гэрлэх гэсэн юм уу, электрон гэсэн юм уу? Тэгээд нанометрээр хэмжигдсэн байх юм бол нанометр чинь арын хасах усан зэрэг штэ. Тэгээ нанометрийг чинь бид нэр электрон микроскопоор хэмжинэ. Тийм болохоор энэ электрон микроскопоор харах энэ хоёрыг шууд дарах ёстой. Рибосомыг шууд дарах ёстой. Тэгэхээр биднэрт үлдчихэж байгаа нь Голчийн аппарат болон митохондри орж ирж байгаа. Тэгээд хасах арга маань айгу зүг байгаад 1 3 7-гийн зөв хариулт D өгдөл байлаа. Гэрлийн болон электрон микроскопын ялгааг бол зургийг нь харуулчихсан байна. Тэнгууд гэрлийн микроскоп гэрлийн толгойныг ашиглана. Электрон микроскоп болохоор зэрэг электроны урсгалыг ашигладаг. Тэгэхээр энэ дээр нөгөө долгионы урт нь ялгаатай болчихж байгаа. Электрон микроскоп дээр илүү ингээд нарийн давтамжтай болчоор жижиг засар зайлуу ингэж тархаж орох боломжтой болдог. Тийм болохоор маш наривчлалтай тэр зургийг гаргаж ирж чаддаг гэсэн үг. За электрон микроскопыг дотор нь хоёр ангилж байгаа шүү дээ. SEM буюу scanning electron microscope гэж орж ирж байгаа. За тэгвэл нүүх нь TEM буюу transmission electron microscope гэж орж ирдэг. За SEM гэх юм бол гадаргуугийн 3D зургууд орж ирнэ. 3D зургууд. Ерөнхийдөө бол тухайн бүтцийн гадаад бүтцийг наривчлан харах боломжийг олгодог. TEM-ийн хувьд талхлаараа зэрэг зөвсөлт хийгээд дотоод бүтцийг харах тэр боломжийг олгодог. Тэгэхээр чамд өгөгдсөн зураг гадаад бүтцийг нь харуулсан те байна уу эсвэл дотоод бүтцийг нь харуулсан байна уу гэдгийг ажиглаад сэм үү тэм үү гэдгийг ялгах боломжтой болчихж байгаа. За дараагийн нэг зүйл гэрлийн микроскоп бол будагч бодисуудыг ашигладаг. Тийм болохоор микроскопоор харж байгаа тэр дээж маань өнгөт байдлаар харагддаг. Электрон микроскопын хувьд электроны урсгалыг ашиглаж байгаа учраас өнгөгүй хар цагаанаар харагдана гэсэн үг байхгүй. Будцсан байдаг нь дараад нь програм ашиглаад зураг будсан байна гэсэн үг шүү дээ. За 8. Зөвхөн амтны эсэд тохирох шинжээ сонгоорой. За иймэрхүү даалгавар орж ирвэл UK үгүйтэй гэлс хийгээл оноогоо аваад явчих واخ. За эслэгээс тогтсон. Эслэг гэх юм бол шууд ургамлаа бодноо. Ургамлын эсийн хананы найрлагын гол одоо бүтэц бол эслэг. За эслэгийн мономер нь бета глюкоз байгаа. Ийм онцлогтой.
За эсийн ханагу амтны эс бол эсийн ханагу. Эсийн төв амтны эсэд байгаа тий. Урамлын эс дээр эсийн төвгүй гэж явдаг. За пластид гэхээр чинь нөгөө нэг хлоропласт, хромопласт гэж хэлээд байгаа байхгүй юу? Тийм болохоор энэ урамлах гэсэн үг. Вакуал нь том гэхээр бас энэ урамл дээр яригддаг. Амтны эс дээр бол жижиг вакуалуудтай. Тэгээ үүрэг бол нэг голчилж яригддаг шүү дээ тий. Тэгээ вакуал жижиг гэдгээс сонгоно. Манайхан вакуалгүй гэж зөв хариулт байхгүй ингээд авах юм. Амтнис маань жижиг вакуалтай гэж явна шүү цаа. Тийм болохоор энэ дээр 6 дугаартай маань зөв. За зөв хариулт 2 3 6 болж тарч тийм. 9. За дараах энзимүүдийн субстрат ба хэрэглээг зөв харгалзуулсан хувилбарыг сонгоорой. За энзимийг бол шууд нөгөө урдталт нь субстрат, тойтолт нь нөгөө энзимийн Аз төгсгөлөөр нь шууд таньждаг. Тэгэхээр протеигээ ороод ирэх юм бол протеин гээд уураг гэсэн үг. За дараагийнх нь амилаза гэхээр мэдээж шүлсэн дэдэг нөгөө энзим маань орж ирж байна. РНХ полимераза. За энэ хараа поли гэдэг чинь олон тий. Мер гэдэг чинь хэсэг тийм биз. Олон хэсгийг ингээд үүсгдэг. Өөрөөр хэлбэл РНХ-г нийлэгжүүлдэг гэсэн үг байхгүй. ДНХ полимераза гэхээр ДНХ-г нийлэгжүүлдэг гэсэн үг. Полимераза полимер үүсгдэг энзим гэж ойлгож байгаа. За одоо тэгвэл хэдүүлээ субстратуудаа сайхан харчээ. Протеаза гэхээр бид нар уурагтай шууд холбоно. РНХ полимераза гэдэг дээр бид нар ДНХ-тэй холбоно. За мэдээж ДНХ-ийн хэв ДНХ дээр тулгуурлаад РНХ-ийн гинж маань мэдээлэл РНХ маань нийлэгдэж байгаа шүү дээ. Тийм болохоор РНХ полимеразагийн субстрат нь темплейт ДНХ болж өгдөг. Харин бүтээгдэхүүн нь мэдээлэл РНХ үүсэж байгаа гэсэн үг шүү. За амилаза бол цардуулыг задалдаг. За хэрэглээ гэж байна. Талах нарийн бовны үйлдвэрлэл гэдэг чинь тий. Энэ бол бодвол цардуул байх та. Яад гэхээр за энийг энүүгээр холбоч тий. Яад гэхээр талах нарийн бовыг хөөлгөн тийм биз. Хөөлгөхдөө бид нар дрожжийг ашигладаг. Тэгэхээр дрожж маань тэр гурлан бүтээгдэхүүнд байгаа цардуулаар хоолно. Цардуулыг глюкозыг задлаад тэгээд CO2 болон C2H5 ямар муухай том бичиж байна. C2H5OH этил спиртийг үүсгдэг шүү дээ. Тэгээд энд CO2 буюу хий ялгараад байгаа учраас гурлан бүтээгдэхүүн маань ингэж хөөж хөвсөйдөг гэсэн үг шүү дээ. Тэгэхээр цардуул гэдэг дээр бид нар нэгийг холбочноо. За дараагийнх нь угаалгын нундаг үйлдвэрлэл генийн инженерчил. За генийн инженерчил гэх юм бол ямар ч эргэлзэх зүйл байхгүй. ДНХ-гийн шууд генийн инженерчилтэйг холбоороо заяа. Тэгээ угаалгын нундаг гэхээр одоо янз бүрийн одоо тос толбнууд ээж болно те. Уурагт гэдэг тиймгүүд одоо цус мусны ч юм уу толб бийж болно шүү дээ. Тэгэхээр тэр уургийг задалдаг энзимүүд угаалгын нунтагт байж болно. Эсвэл өөх тос задалдаг энзимж угаалгын нунтагт байж болно те. За ингээд эцсийн хариулт 9 дээр юу гэж орж ирэх вэ гэхээр C-гээр орж ирэх нэ. За 10. Энэ бас аваа хөрхөн хүүхдүүдийн толгойг эргүүлцдэг. Юу байгаа? Тест байгаа. Гэхдээ онлол мэдчих юм бол тэгэд тухайн нөхцөл үр дүнд яаж нөлөөлж байгаа юм бэ гэдгээ мэдчихвэл арыг бол хийхэд амархан. За энзимийн үйл ажиллагаанд температурын нөлөөг илрүүлэх туршилтыг явуулахаар 4 хуруу шил аваад A, B, C, D үсгээр тэмдэглэсэн гинэ. За энд манай 4 хуруу шил байна те. За дараах алхмын дагуу туршилт явуулсан гинэ. A, B хуруу шилэнд ижил хэмжээтэй цардуулны уусмал хийсэн. C, D хуруу шилэнд ижил хэмжээтэй амилазагийн уусмал хийсэн гинэ. Тэгэхээр эхнийх дээр энийг тодруулчихъя. Энэ хоёр дээр цардуулны уусмал хийсэн юм байна. Энэ хоёр дээр энзимийн уусмал хийсэн юм байна. За дараагийнх нь хуруу шилдээ 4 уусмалаа 37 хэмийн усан байнанд барьсан. За 37 хэм гэдэг бол ерөнхийдөө оптимум температур. За дараагийнх нь C хуруу шилдээ амилазаг спиртэн дэн дээр буцалгасан гинэ. За энд харагдаж байна те. За спиртэн дэн дээр буцалсан гэхээр энд халалт явагдана. C маань энзимтэй байсан. Тэгэхээр халалтаас болоод энзим яасан гэсэн үг байна. Денатурацд ороод энзим задарсан гэсэн үг. За энзим задарсан учраас багш шийдвүү гэвчжээ. За дараагийнх нь
A дээр D-г нэмээд B дээр C-г нэмсэн. Гайхалтай. За A дээр D чинь халаагаагүй шүү дээ тий. Тэгэхээр энзимтэй гэсэн үг. За B дээр халахлаараа зэрэг энзимгүй болсон шахуу гэсэн үг. Яагаад тэгэхээр халаацсан учраас. За энэ энзимтэй энэ энзимгүй гэж багш товчлолоо шүү заяа. A, B хоёрт хоёуланд нь цардуул байгаа. За тэгэнгუთ цаашаага яаж ийн? Йодын уусмал тусаагаад өмнөний өөрчлөлтийг ажиллан хүснэгтэнд тэмдэглэсэн гинэ. Хуруу шилэнд үүссэн өмнөний өөрчлөлт түүний шалтгааныг зөв тэмдэглэсэн мөрийг сонгоорой. За маш тодорхой болж байгаа х тий. Хоёуланд нь A болон B хоёуланд нь цардуул хийсэн. Гэхдээ A хуруу шилэн дээр энд D хуруу шилэлтэй энзимийг хийсэн. D-г халаагаагүй учраас энзим маань ажиллаж байгаа гэсэн үг. Тэгэхээр цардуулыг маань энзим задлаад амилаасаа маань задлаад энд мальтоз үүссэн баа гэсэн үг шүү заяа. А хуруу шилэнд. B хуруу шилэнд энзим маань нөгөө спиртэн дээр бариад халаацсан учраас энзим задралд орсон. Тэгэхээр цардуул маань задраагүй гэсэн үг. Цардуул хэврэл байгаа гэсэн үг. За тэгээд энэ хоёр дээр йод тусаасан юм биш үү манайхаа? Йод. Йод зөвхөн цардуултай л холбогдно. Өөрөөр хэлбэл йод гэдэг маань цардуулыг таних уруулж байгаа шүү дээ. Тэгээд цардуул байх юм бол хар хөхөнгийг үзүүлдэг. Тэр концентрац өндөр байх тусмаа бараан өнгөтэй тэр уруулж өнгө нурлаа өөрчлөгддөг бахны. За ингээд бүгдээрээ хариултаа харъя. А дээр нэмэхэндээ гэхээр хэвийн энзимтэй байсан. Тэгэхээр цардуул маань задраад мальтоз үүснэ шүү дээ. Тэгэхээр цардуулгүй гэвчжээ те. За B хуруу шилэн дээр энзимийн үйл ажиллагаа нь алдагдсан. Тийм болохоор цардуул задраагүй цардуултай гэсэн үг байхгүй юу? За одоо бүгдээрээ өнгөө харнаа. Цардуулахгүй юм чинь мэдээж өнгө үзүүлэхгүй. Тэгээ йодынхоо өнгөөр буюу шар өнгөтэй байна гэсэн үг. Шар өнгөтэй гэхээр энэ дээр B D E-ийн аль нэг нь зүг болох гэдэг. Энд тэмдэглэхгүй. Энд нь тэмдэглэж. B D E. За шалтгаан гэснээ цардуул задраагүй, цардуул задарсан, цардуул задраагүй. За цардуул бол мэдээж яах нь вэ? Задарсан учраас цардуулгүй болсон маа шүү. Тэгэхээр шууд D юм байна. Ингээд манай зөв хариулт ингээд тодорхойлчих жоохоо. За хойтлын B хуруу шилийг шалгачи те. Цардуултай учраас хар хөхөнгөтэй болсон. Цардуул задраагүй учраас цардуул илэрч байгаамаа. За ингээд зөв хариулт бол юм байна да. Тэгэхээр багш дахиад хэлээ. Яг иймэрхүү энзимтэй бодлого орж ирэх юм бол бодлогоч гэж те. Туршилтын одоо үр дүнг тайлж унших тасал даалгавар орж ирэх юм бол ерөөсөө ямар одоо нөлөө те. Энд бол ерөөсөө чамд өндөр температураас болоод энзим нитрац тороод урал ерөөсөө энзимд урал явагдахгүй гэдгээл мэдэж гинүү үгүй гэдгийг чинь шалгачихж байгаа байхгүй. За тэгээд мэдээж өнгө энзим одоо нэг цардуул байхгүй тохиолдолд йодын өнгөө үзүүлнэ. Цардуул энд байна те. Бага тохиолдолд хар хөхөнгийг үзүүлдэг. Тэгэхээр цардуулыг бид нэр йодын усамлаар илрүүлдэг байна. За энд нөгөө оптимум температур. Тэгэхээр бид нар хараа энд тэгтэй тийм үү? Энд бүр ингээд магадгүй 50 60-таа ороод ирлээ гэж бодъё тий. Тэгээ оптимум температур энд орж ирж байгааз. Тэгэхээр эндээс багшны үйлчлэх гээд байна вэ гэхээр бага температурт бид нар хөлдөгч нь маха хөлдөөдг нь өөрөө энзимийн үйл ажиллагааг зогсоож байгаа гэсэн үг. За тэгээ оптимум буюу тохиромжтой температур дээрээ урал буюу энзимийн үйл ажиллагаа хамгийн дээр утгатай очоод тэгээ түүнээс дээш температурт шууд задрал энзимийн задрал явагдаж байгаа учраас ургуулын хурд ингээд тэр чигтээ уналтанд орчих шүү дээ. За ингээд ар маань ерөөхдөө бол температурын нөлөөг мэдэж байна уу? За тэгээд нөгөө нэг цардуулаа йодоор таньж ийн үгүй юу гэдгийг л давхар шалгасан асуулт байна да. За 11. Ургамлын үндэсний тууш огтлын бүдүүвч зурагт 1-5 дугаараар үндэслэн бүс бүслүүрүүдийг тэмдэглэжээ. Зураг дээрх бүс бүслүүрийн гүйцэтгэх үүрийг зөв харгалзуулна. Энэ 7 дугаар ангийн сэдв те 6 дээр үндэс орж ирдэг лөө. Энийг бүр яг доороос нь дэшээл хөөчих бүтцийн ойлгоод авчил амар амархан заяа. За үндэс үзүүрээсээ хуваагдаж уртсдаг те. Тэгэхээр нөгөө хуваагдахын тулд тухайн эсүүд маш нэмгэн хантай байдаг байхгүй. Тэгээ чи бодоод үзтээ
тийм нэмгэн хантай эмзэг эсүүдтэй им үзүүрийн хэсэг маань хөрсөн дундуур ургаж байгаа. Тэгэхээр тэрийг гэмтээхгүй тулд үзүүр хэсэгт им хамгаалах үүрэгтэй дугтуй гэсэн бүтэц байдаг. За энэ 5 дугаартай бол дугтуй байх нь шүү. За яг дээхэн талд нь энэ хэмжээг нь хардаа юм жижигхэн олон хэсүүд байгаа зү тэ. Тэгэхээр энэ 4 дугаартай чамд ямар бүсийг харуулад байна вэ гэхээр хуваагдах бүсийг харуулад байна гэсэн үг байхгүй. Яг багш нь хэллээ те сая үзүүрээсээ уртсдаг юм а гэдэг нь үзүүрт нь энэ хуваагдагч хэсүүд нь байж идэг байна шүү. Тэгэхээр 4 маань хуваагдах бүсээр орж ирнэ. За одоо энд байгаа хэсгийн хэмжээ, энэ хэсгийн хэмжээ хоёрыг харьцуул та. Ингээд эс сунаад томорцсон байгаа зү. Тэгэхээр 3 дугаартай нь эсийн өсөлт явагдаж байгаа байхгүй. Тэгэхээр өсөх бүс орж ирж байгаа. Айгуу бүр ингээ бүр яг шатаар алтаагаад хуваагддаг эмзэг гэсүүдээ ерөөхдөө бол тутгаараа хамгаалчин хуваагдах бүс хамгийн үзүүр хэсэгт орж ирж байгаа. Түүний дээр хуваагдлаар үүссэн жижиг хэсүүд маань өсөж том болно. За өсөж том болсны дараа 2 дугаартай ингээд өсөнцөр хэсэг орж ирж байгаа зү. Тэ энэ 2 дугаартай хэсэг дээр тэгэхээр энэ дээр ямар бүтцүүд орж ирж байгаа вэ гэхээр ингээ багш нь тэмдэглэж байна. Энэ бол сорох бүс орж ирж байгаа. Яа тэгэхээр хөрснөөс нөгөө ус болон эрдэс минералаа сорох ёстой штэ тий. Тийм учраас сорох бүс. Одоо сорсон зүйлээ яах юм? 1 дугаартай дэшигээ бусад хэсгүүд лүгээ дамжуулж таарна зү тий. Тэгэхээр энд дамжуулах бас орж ирдэг. Бүтэц гэдэг маань яаж тэр одоо үйл ажиллагааг хялбар руу хурдцтай шууд алдаагүй явуулах вэ гэдэгтээ цохилдсон тийм дараалттай байгаа зү тий. Энэ тэнд дээрээ дороо ерөөсөөр орохгүй. Үзүүрт хамгаалагч байна. Хуваагдлаа, өслөө, сорлоо, дамжууллаа. Бүр яг дарааллаараа. За одоо тэгвэл зөв хариулт маань маш тодорхой болж байгаа бах. Үндэсний үзүүрийг хамгаалах гэхээр дугтуй маань хилээд байгаа учраас A бол 5 дугаараар орж ирж байгаа. Хуваагдсан эсүүд өсөж томорж байгаа. Чин 6 харахаар амар тодорхойлж байгаа зү тэ. Энд байсан жижигээс ийшээ ингээд томорцсон байна гэд чи шууд 3-ыг битээ олбчихж байгаа байхгүй. За C-ийн хуваагдал эрчимтэй явагдана гэхээр энэ 4 дугаартай ингээд жижиг олон эс үүссэн байгаа шүү дээ тий. Тийм болохоор C-ийн 4-өөр орж ирж байгаа юм. За ус болон эрдэс соёны бусад эрхтэнд дамжуулна гэж байгаа зү манайхаа. Энэ нэг нь дамжуулна, нэг нь сорно гэд ороод ирсэн биш үү. Тэгэхээр дамжуулах нь дамжуулах бүс дээр байгаа учраас 1 дугаараар орж ирнэ. За E өгдөл дээр халахлаараа зэрэг өсөнцрүүд ус эрдэс соёны хөрснөөс сорно гэсэн байгаа учраас сорох бүс 2 дугаараар орж ирж байгаа юм аа. Тэр хүчээр чийжлэх бол худлаа. Яг ингээд механизмыг нь аюу гоё уялдаа холбоог нь гаргаал тогтоочих юм бол амархан. За 11-ийн A. За энэ дээр яг нөгөө нэг голсон үндэс, сахлаг үндэс зинэ тэрэгэд орж ирдэг те. Энэ голсон үндсийг сонгодог. Энэ сахлаг үсийн үндсийг сонгодог жишээ байна. За энэ дээр саяны нөгөө бүслүүрүүдийг ангилж өгсөн байна. За энэ зурган дээр алдах үе манайхаа. Тэгэд маш товчоор багш нэгэд хараар гэх юм да тайлбарлах юм бол заяа. D-код гэх юм бол хосталтныг хэлж байгаа тийм үү? Үндэсний хөндлөн огтол ийм нэмэх тэмдэг шиг байх юм бол киселин маань ингэж нэмэх тэмдэг шиг орж ирээд яг ийм төвдөө ийм байх юм бол энэ бол D-код байхгүй юу? Харин голдоо ийм пит гэсэн ийм үнцэдтэй. Тэнгуутаа ийм тойроод ийм жижиг дамжуулах багцтай. Ийм нөхөр ороод ирэх юм бол тэр нь нэг талтан шүү заа юу. Энийг сайн ялгааг нь хараад авчих. За өөр энэ дээр тийм энэ нэмэх тэмдэг шиг нь киселин байгаа. Киселимийн энэ 4 үнцэгтэнд байрлсан байгаа нь флоем байгаа. Ийм онцлогтой. За эндодермис гэдэг нь энэ дамжуулах багцны хамгийн гадна талын бүрхүүлийг эндодермис гэж нэрлэдэг байна. Перицикл гэсэн хэсэг яг дотор талын хэсгийг хэлээд байл та тий. Тэгээ өөрөөсөө хажуугийн үндсийг үүсгдэг ийм онцлог бүтэц байгаа. За энэ дээр харьцуулаад харахад энд киселин, энд гадна талын ногоо нь флоемор орж ирж шүү дээ. Тэгээд эндодермис болон перицикл бол энэ дээр харагдаж байна. За энд үндэсний гол пит гэхэр гол гэж арчуулах л та.
За дараагийнх 11A болж тарсан 12 дугаар тест. 4 төрлийн хүнсний бүтээгдэхүүнд агуулгадах витамин А, витамин Б, төмөр, кальцийн хэмжээг графикаар үзүүлсэн. Графикийн өгөгдлийг ашиглан 1-4 дугаартай хүн тус бүр ямар хүнсний бүтээгдэхүүн хэрэглэбэл тохиромжтой болохыг сонгоорой гэсэн байна. За ESB дээр энэ бол манай хүнснүүд юм биш үү? Энэ бол манай хүмүүс юм байна тийм үү? Тэгэхээр хүнийг хүнстэйгээ тохирох хүнстэй нь холбох нь тийм. За хамгийн ихнийх нь энэ хараа мэдрэлийн систем гэдээ ороод ирж байгаа. Мэдрэлийн систем гэдээ ороод ирэх юм бол манайхаа шууд Б витамина бод заяа. Энд чинь нөгөө мэдрэлийн эсийн үйл ажиллагаа энерги үүсэлт энэ төр дээр Б витамин орж ирдэг байхгүй. Тэгээ ядаргаа ингээд ядаргаанд орчижээ гэхээр Б-ийн комплекс уу гэлтэгдэг чинь ийм очиртай. За дахиад сохор гэд тэнгууд энэ нөгөө нэг шүн юм харч чадахгүй байх хүчнийг хэлээд байгаа. Тэгээд мэдээж нүдний хараатай холбоотой шууд А витамина бодно. Яс гэд тэнгууд шууд кальци бодно. Цус багталттай гэхээр нөө төмөр дутагдaltaй холбоотой цус багтсан байж болно те. Тэгэхээр дөрөвдөр шууд төмрөг бодно гэсэн үг. За одоо бид нөгөө хоолоо харъя. А витаминыг ийм босоогоор одоо нөгөө ийм өнгөгүй иймэр дүрсэлсэн байна. Тэгэхээр А витамин маань энэ A дээр л их баг шүү байна да. Тэгэхээр хоёр чинь A-ээр орж ирж байна. За дараагийнх нь Б витамин маань энэ цайвраар орж ирж байна. Б энд хамгийн их байгаа. Энэ та витамин байсан тий. За тэгэхээр Б витамин Б-гээр орж ирж байна. За дараагийнх нь энэ төмөр байгаа зү тий. Тэнгууд манай төмөрчин цус багталтан дээр гэхээр энд С-гээр орж ирж байна. За яс гээд энэ маань кальци юм тий. За тэнгууд энд Д-гээр орж ирэх юм. За ингээл хийчин. Тэг гол нь нөгөө сандраад графика зөв тайлахгүй байх үе. Графикал гоё ажиглаад чамд ер нь л график болон хүснэгтүүд ингээд ерөөсөө хийхдээ бүх мэдээллүүдийг чинь өгнө. Гол нь зөв тайлж унших аягүй чухал хаана шүү дээ. Тэгээд энэ дээр нэрээ мэддгийн ерөнхийдөө бол за 3-ыг бол та нар хийчин. 4-ийг хийчин. Дахиад сохрыг бараг хийчих байх. Нөгөө сохор гэдэг гочууд нүдтэй холбоотой юм байна гэхээр бараг А гээ хийчих байхаа. Тэгэхээр яг мэдрэлийн үйл ажиллагаа гээд ганцхан өгдөл өгдөж байгаа нь бий байхгүй. Тэгээ энэ хараа бири нөгөө айгүй алдартай өвчин шүү дээ. Будаа хэлсэлж иддэг гэдэггүй гээд одоо японочууд дээр гээд та сонсч ийсэн байхаа. Дээд зинданых нь болохоор зэрэг будаага хальслаад иддэг. Тэнгууд харц ардууд нь болохоор зэрэг хайстай ютагатай нийтчдэг. Тэнгууд яг баячуудын тусдаг өвчин бири гэж авдаг байхгүй. Яагаад ингэж одоо бири тусаад байна гэхээр нөхдүүд Б витаминийг дутагдaltaд орсон байх нь шүү дээ. Тэнгууд тэр Б витамин яг тэр будааны хальсан гэхээр агуулдаг. Ийм учиртай. За тус бүрт нь онцлогийн багш яатсан байна. Бири гэхээр мэдрэл систем гэмтэх, за булчин сулрах, зүрх, дэлсэх, хөл гар бадарах гэх зэрэг шинж тэмдүүд илэрдэг байна шүү дээ. Тэгээ бүхэл үрийн тариа, шошины тэрий нөгөө хальсанд нь ялангуяа. За дахиад сохор гээд тэнгууд бүрэнхий болон харанхуйд харах чадвар муудахыг одоо мууддаг юм хүчнийг хэлээд байгаа. Тэгээд А витаминээр баялаг хүснүүд зөвлөгдөх нэ. За яс сэргийлэлт гэхээр манайха мэдж байгаа, цусны багталт мэдж байгаа. За 13. Д сахаридын талаар мэдээлэл агуулсан хүснэгтээс зөв харгалзуулсан хувилбарыг сонгоорой гинэ. Эхлээд биш үү. 6 шууд нэршилтэйгээ харгалзуулчвал амар тэнгууд онцлог нугасаа зөв харгалцлагдаад бараг гараад ирчих байхаа. За нэгдүгээр талаараа зэрэг юу өгсөн бэ гэхээр сахарууд нь ижилхэн байгаа зү тэ. Тэгэхээр хоёр ижилхэн сахар холбогдсон гэхээр энэ шууд лактоз үүссэн байна. За энд глюкозидын холбоо харагдаж байна. Глюкозид гэхээр нүүрс усны холбоо. Тэгээ хүчирдэл төрөгчөөр моносахаридууд дамжин холбогддгоо гэж орж ирдэг. За дараагийнх нь болохоор энэ циклэн ингээд тавтаа орж ирж байгаа. Тэгэхээр энэ маань глюкоз болон фруктоз гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр сахароос байгаа гэсэн. За дараагийнх нь болохоор зэрэг ийм ташуул холбоотой орж ирж байгаа. Тийм болохоор шууд лактоз бол. За ингээ харангуут мальтоз гэхээр 1 сахароос маань 3-аар, за лактоз маань 2-оор орж ирсэн байна тий. За 1
Энэ бол 1-ийн 3 гэсэн маань чинь худлаан байна. 2-ийн 1 энэ худлаан байна. За 3-ийн 2 гэхээр энэ зөв. За 1-ийн 1 гэхээр энэ зөв. 3-ийн 3 гэхээр энэ худлаа. Тэгэхээр энэ хоёрын лайлныг нь манай зөв хариулт болж таарах гэдэг. За одоо тэгвэл онцлогоо харъя л та. Урамлын флоемоор зөөвөрлөгддөг ди сахар. Урамлын флоемоор сахароос зөөвөгддөг. За дараагийнх нь цардуулын задралын дүнд үүсдэг гэхээр мальтозыг хэлээд байгаа. За хөхтөн амьтны сүүнд агуулгаддаг гэхээр сүүний сахар лактоз орж ирж байгаа. За одоо манайхаа нөгөө 3-ийн A 4 юу лээ? Тийм 3-ийн A гэж холбосон зүг байна уу? 1-ийн B гэж холбосон зүг байна уу? Лактоз гээд 3 A. Тэгэхээр C бол энд ингээд худлаалчлаа шүү дээ, тэ. Нөгөө нэршилтэйг зөв холбосон хэрнээсээ онцлогтойгоо буруу холбоцсон маад. Тийм болохоор C өгдөл чинь худлаалчих шүү дээ. За тэгээд D-гээ юу ч гэсэн шалгах чи тэ. 1-ийн 1 тэгээд B. Цардуулын задралын дүнд үүсдэг D сахар бол мальтоз. Тэгэхээр D бол бүр маргаангүй зөв хариулт байна уу. Тэгэхээр бид нар нөгөө нэг нүүрс усан дээр чи D сахар гэж үг хэлээд байгаа. D сахар ямар холбоогоор холбогдож үүсдэг юм? Тэгээд ямар D сахарууд байдгийг тэдгээрийн мономерүүд нь юу юм те? Ямар онцлогтой тэр D сахарууд чинь ямар онцлогтой юунд байдаг, яадаг, идэг юм бэ гэдгийг ялгаж чадчих үгүй юу гэдэг явж чухал ах нь D сахарын хувьд. Полисахарын хувьд болохоор зэрэг бүтцийн болон нөөцийн гээд хоёр ангиллагдчихдаг штеп. Бүтцийн гэхээр нөгөө эслэг. Тэгээд хитийн орж ирдэг. Эсийн ханы найрлагдаг. Харин нөөцийн гэхээр цаашид энерги үүсгэх ёстой учраас задралд орно гэсэн үг байхгүй. Бүтцийнх нь болохоор хамгаалах хэрэгтэй учраас задрахгүй бат бөх байх ёстой шүү дээ. Харин нөөцийг гэхээр урамлын хувьд цардуул, амьтны хувьд гликоген орж ирдэг байна. За энд саяны ерөнхий тайлбарыг өгшөнд оруулсан байгаа. Мальтоз дээр глюкоз болж задардаг, лактоз, глюкоз, галактоз болж задардаг. Сахароз дээр глюкоз болон фруктоз болж задардаг ийм онцлогтой сахарууд байгаа. За 14. Хоол боловсруулах замын эрхнүүд болон тэдгээрийн энзим үүсэх бүтэц ялаах энзимийг зөв харгалзуулсан мөрийг сонго. Nice. За эхнээс нь уншита. За 12 нуглаа гэдэс нарийн гидсний хөхлөг гисээс пепсин ялгарна. Пепсин голчлон хотоодн дээр яригддаг шүү дээ. Тийм болохоор ээг багшин шууд хаслаа. За хотоодны саст бүрхүүллээс липаса, хотоодн дээр липаса яг тодорхой хэмжээнд ялгардаг юм а. Гэхдээ голчиж пепсинийг ярьдаг учраас би баг дарагдчих болов гэж бодоод байна. За дарчи. За C амны хөндийн шүлсний булчирхай амиласа. За энэ бол өстой нэрээ ялтчгүй зөвтэй. Аль эртний сэдвүлингийн таньдаг болсон энзим байгаа тань. За илэгнээс энзим үсэх бүтэц гэсний цөс гинэ. Тэгээ цөснөөс пептидасаа ялгарх юм уу? No. Энтэхгүй дэг бол угаасаа бүр шаал худлаа орж ирсэн байна. За найр булчирхааны B-с мэлтасаа sorry. Найр булчирхаанаас найр булчирхай чинь өөрөө гадаад шүүрэл дотоод шүүрлийн хэсэгтэй тийм ээ. Тэгээ найр булчирхаанаас уул нь бол энзим ялгаран заяа. Гэхдээ бета эс гэж орж ирж болохгүй байхгүй юу? Яагаад вэ гэхээр гадаад шүүрлийн хэсгээс нь одоо энэ дээр нөгөө ацинус эсүүд орж ирдэг. Энэ хэсгээс энзимүүд ялгарх хэрэгтэй байхгүй юу? Дотоод шүүрлийн хэсэг маань Лангергансын арал орж ирээд тэгээд тэн дээр чинь өчнөө ол эсүүд байгаа шүү дээ. Тэгээд онцолж бид хідүүлэн гүйцэтгэх нь альфа эс байгаа. Нөгөөх нь болохоор зэрэг бета эс байгаа. Альфа эсээс нь глюкагон ялгардаг. Бета эсээс нь инсулин ялгардаг. Тэгэхээр энд И хөвгөл дээр бета эс гэдээ ороод ирчихээр чинь даавар ялгаруулдаг бүтэц заахад нөгөө хэсгээс мальтоз ялгаруулчих чаас тий. Тэгэхээр И бол угаасаа бүр шаал худлаа олчих жоо шүү заяа. За энэ дээр багш нөгөө тус бүрийнх нь онцлыг авсан байгаа. Амиласа гэх юмгууд цардуул задлдаг. Тэгээд түүний задралын дүнд бол мальтоз үүсдэг. За пепсин бол урыг задлаа түүний одоо задралын бүтээгдэхүүн пептидүүд байдаг. Өөрөлдөх юм бол богино гинжнүүд үүсдэг. Энэ маань цаашаага нарийн гидсэнд ороод энзимүүдийн нөлөөтэйгээр амин хүчил тэгээ богино эмгэрчмүүдийг үүсгэдэг гэсэн үг. За липаса гэдээ ороод ирэх юм бол өөх тосыг задлаад задралын дүнд глицерин болон тосны хүчил үүсдэг. За пептидаас нь болохоор дөрөв хэлсэнтэй пептидийг задлаад амин хүчлийг үүсгэдэг. Мальтазыг задлаад глюкозуудыг үүсгэдэг бахны.
За энэ дээр ийм жижиг молекулууд маань нарийн гидсний ханаар шимэгдэж байгаа. Гэлцрийн ба тосны хүчлийн хувьд яаж ийн вэ гэхээр лимф руу ордог байхгүй. Одоо нарийн гидснээс хялгсан судас руу биш хэмжээнээсээ болоод нарийн гидснээс лимф руу ордог гэсэн үг. Тэгэхээр лимф буюу тунгалгийн тогтолцоо маань дархлаад гэж орж ирэн түүнээс гадна энэ тосны хүчлийн зөөвөрлөлтөнд чухал үүрэгтэй аз. За 14-ийн C өгдөлц байлаа. За 15. Фотосинтезийн эрчимд гэрлийн нөлөөг илэрхийлсэн графикийг ажиглаад тохирох хариултыг сонгоорой гинэ. За гэрлийн эрчим бага байх үед фотосинтезийн эрчим бага байгаа юм чинь өндөр ээж болж чадахгүй шүү дээ. Гэрлийн эрчим нэмэгдэхэд фотосинтезийн эрчим нэмэгдэж байна. За B байж болох. За гэрлийн эрчим фотосинтезийн эрчимд нөлөөлнө гэхээр C худлаа. Гэрлийн эрчим буурахад фотосинтезийн эрчим нэмэгдэхгүй. Буурна тий. Гэрлийн эрчим хит их үед фотосинтезийн эрчим өсөхгүй. Харин ч зогсдог байхгүй. Тэгэхээр зөв хариулт B юм байна л да. За тэгээд фотосинтезийн эрчимд нөлөөлдөг 3 одоо зүйлийг 9-р ангидаа үздэг. Гэрэл яаж нөлөөлдөг, температур яаж нөлөөлдөг, тэгээд CO2 яаж нөлөөлдөг юм бэ гэж. За гэрлийн хувьд болон CO2-ын хувьд энэ хараа ингээд очоод тогтворчж байгаа юм мөрийн үүсэж байгааз. Өөрөлдөх юм бол тэнд хичнээн гэрлийг нэмсэн ч эсвэл хичнээн тэр одоо фотосинтезийн түүхийд CO2-ыг нэмсэн ч гэсэн энд нөгөө дээд лимиттэй хүрчиж байгаа байхгүй юу? Ажлын чадамж гэсэн үг тий. За тэгтэл температур яаж ийн? Энийг чи өвдөг лээ. Парабол үсгэж байгаа зү тий. Уруу парабол гэх юм уу? Тэгээ яагаад вэ гэхээр фотосинтезийн ард энзимүүд байгаа. Тунгууд нөгөө л оптимум температур дээрээ өндөр утгаа үзүүлээд түүнээс 2 тийшээ ерөөхдөө бол энзим үйл ажиллагаа байхгүй болдог. Тийм болохоор ийм уул шиг мөрийн үснэ гэсэн үг шүү заяа. За 15-ийн B. За 16 дараах бүдүүчид сэр нуруутны хүрээний ямар ангийн төлөөлөгчний цусны эргэлтийг nice шууд заламгайг ороод ирж байгаа юм чи энэ бол угаасаа загсал байгаа. Жохон за энийг зургийн нөхш наруулсан байх баха. За энд 2 загас байна. B эсвэл D. За тэгээд нэг ховдол нэг тосгууртай цусны давхар эргэлттэй цусны дан эргэлттэй. 2 тасалгаатай нөхдүүд цусны дан эргэлттэй. Харин 3 түүнээс дээш ер нь 3 болон 4 гэсэн үг шүү дээ. 3, 4 тасалгаатай нөхдүүд давхар эргэлттэй. Яа тэгэхээр уушиглав цусыг давхар шахах хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Ингээд харвал дан эргэлттэй гэдгийг сонгоод зөв хариулт маань D өгдөл болж тарж шүү. За энэ дээр цусны нөгөө нэг задгай эргэлт дээр бол нөгөө шавж бол мэдээ сонгодог жишээ. Энд ингээд нулам дээр сементүүд дээр байгаа энэ зангилаанууд идэр зүрх гэж явдаг байна тий. Тэгээ эндээс ингэж тойрч битүү нийсэн судас байхгүйгаз хэвлийн хүнд илүү шууд асгарлаа буцаагаа сорлоо. Ийм байдлаар цусны хийн сүлж замилцааны тэрэг нь явагдаж идэг. Тийм болохоор хэвлийн хүндэд цус шууд асгарч байгаа эргээд тэндээсээ савдаг учраас задгай эргэлттэй гэж явдаг. Гэтэл чигийн улаан дээр болохоор зэрэг одоо бүр ингээд цикл үсгээд эргээд суцаар хоорондоо холбогдсон байгаа байхгүй тий. Тийм болохоор битүү эргэлттэй гэж явж байгаа. За тэгээд багш нь гоё зураг болно оруулах байсан юм аа. За яг энэ бол харагдахаар л юм байна. Энэ хараа энэ 2 нутагтны зүрх штэ. Тэгээд зүрхний таславч яахгүйз нөгөө баруун зүүн талыг таслаад энд O2-гүй энд O2-тай цусгийн хоорондоо холдохгүй байх ёстой шүү дээ. Гэтэл энд таславч байхгүй учраас зүрхэнд цус холдчихж байгаа байхгүй. Тэгээд нийлэн ангүр дүрсэлчих. Тэгэхээр энэ маань 3 тасалгаатай 2 тосгуур 1 ховдолтой нийт 3 тасалгаатай гэхээр мөлхөгч 2 нутагтан байгаа. 2 нутагтан. Мөлхөгчийг бид нар 2 нутагтнаас яаж ялгах вэ гэхээр энд сая зураг нээсэн. Энэ хараа таславч нь ийм хагас ахгүй бүтэн биш. Тийм болохоор тодорхой хэмжээнд цус нь холилддог гэсэн үг. Тэгэхээр тасалгааны тоон 3, цусны эргэлт нь 2. Тэ? Ер нь бол 2 нутагтантай жоохон ижлэн байх гэдэг. Гол ялгаа нь энд ингэж таславчаар орж ирдэг шүү заяа. Тэгээд цэвэр цус толгойлоо нь холилдсон цус бусад бие хэсгэлүүд зөөвөрлөгдөг онцлогтой. Энэ зураг амар тод харагдчих чинь нараа тийм аазтай тий.
Энд ингээд яг таславчгүй хоёр нутгийн зүрх, энд болохоор хагас таславчтай мөлхөгчийн зүрх орж ирж байна. За юун дээр хөхтөн дээр бол угаасаа сүүгээр байж өч дээр бол угаасаа юм бүтэн таславчтай. Тэгэхээр дээрийн цус вений цус хоорондоо ерөөсөө хойлолдохгүй. За загсан дээр болохоор зэрэг зүрхэнд зөвхөн вений цус байдаг гэдэг бол загсны онцлог шинж болж өгдөг онцлогтой. За ингээд 16-гийн дэг өгдөл зөв болж тарлаа. За 17. Дараах үснэгтээс зүрхний титэм суцсны өвчлөл үүсгэх их үүсвэр титэм суцсанд өвчлөл үүсгэнэ гэж байна. За холестерин, тамхи татах, хит таргалалт, хоол хүнс, сэтгэц гэсэн ийм өгдлүүд орж иржээ. За холестерин дээр амьтны гаралтай өөхтөөс тамхи татахгүй байх гэдгийг хараа. Холестерин ярьж ийснаа энд тамхи гээ шал өөр юм ороод ирж байгааз. Уулынгийн их үүсвэртэйгээ уялдаатай л өрчлөн сэргийлэлт орчих гэдэг шүү дээ. Тэгэхээр юу гэдэл бодлоо олчиж байгаа байхгүй. За энд тамхи гэж ийснаас шалтгаан гэсний давас амьтны гаралтай тос гэж бас уялдахгүй байгаа энэ хоёр. Тийм болохоор би худаа олчиж байгаа. За хит таргалалт гэсний бас таргалалт иржсэн тамхи ороод ирж байгаа. Энэ хоёр уялдахгүй байгаа зү. Тэгэхээр си худлаа шүү зэ. Хоол хүнсгээ хөдөлгөөний дутагдал ороод ирж байгаа. Тэгээ сэтгэл хямрал нүршаал өөр юмнуудыг энэ худлаа. За сэтгцийн хямрал хүчтэй удаан хугацаагаар үргэлжлэх хямрал өөрийгөө хянаж тайвшруулах арга олох. За сэтгцийн хямралаас холбоотойгоор зүрх судасны хүчил үүсэж болох нэ. За ингээд 17-гийн. Гэтэ энэ анзаарахтай ихгүй бол манайхаа шууд холестеринороо эсвэл таргалтаараа аваад юу ячих вэ? Буруу явчих вэ манайхаа. За 18. Бие махбодын тунгалгийн тогтолцоонд голлох үүрэгтэй оролцдог тунгалгийн шингэний онцлог шинж гинэ. За бүгдээрээ тунгалгийн шингэний онцлог тодорхойлох нь байна. За эс эдийг хүрээлэн байрлаж үндсэн орчин болох шингэн гэл эс эдийг хүрээлжил ах юм бол тэр бол эдийн шингэн. Тэгэхээр нэг бол худлаа байна те. За тусгай хялгасан судсаар урсдаг шингэн гэсэн байна тийм үү. Өөрийн гэсэн тусгай судастай учраас энэ бол тунгалгийн шингэнд тохирох өгдөл байгаа. Эс хоорондын зайд байрлах гэхээр бас л яах нь эдийн шингэн байгаа. Тэгэхээр нөгөө вариант нь эдийн шингэний асуугаад энэ вариант нь бол тунгалгийн шингэний асуусан юм шүү дээ. Булчингийн агшилтаар шахагдан хөдөлдөг. За зүрх маань зөвхөн цусны эргэлтийн тогтолцоог л хариуцж байгаа шүү дээ. Тэгэд яаж энэ тунгалгийн шингэн шахуурахгүй те зүрх мөрөх байхгүй ижиж шингэн яаж урсаад байгаа юм бэ гэдэг асуудал гарч ирж байгаа. Тэг яг энэ дээр энэ дөрөв дээр байгаа. Бидний биеийн том булчинтай хэсгүүдэд зангилаануудад тунгалгийн хэсгүүд аягүй ингээ бөөгнөрцөн. Тэг яг ингээ дасгал хөдөлгөөн хийгээ булчингаа сайтар хөдлөхөд тунгалгийн шингэн маань чөлөөтэй урсч идэг гэсэн үг. Тийм болохоор дасгал хөдөлгөөн хийж дархлаагаа дэмжээрэй гэдэг маань үнэн үг шүү цаа. Дасгал хийлээ тунгалгийн шингэн сайн эргэлтлээ. Тэгээд нөгөө вирус эний тэрэг маань болоод устгалаа гэсэн үг юм шүү дээ. Зөв хариултаа тодруулъя. 2 4 гээд хариулт зөв байх нэ. За энийг бараг жил хашин сая тайлбарчлаа дөө. Тунгалгийн шингэн яг энэ юм бэ гэж болох юм. Цусны сивэн байгаа. Цусны эсгүй хэсэг гэсэн үг шүү дээ. Ус түнд ууссан цусны сив. За цусны сивнгээс хялгасан судасны нүсвэр эдийн завсар зайлуу шилжин гэсэн үг шүү дээ. Ингэж эдийн шингэн үүсдэг. За эдийн шингэний 10% шүү манайхаа. 10% нь тунгалгийн шингэн лөө шилждэг байхгүй юу. Тэгэхээр эндээс багш нь юу хэлэх гээд байна гэхээр цусны сивнгээс эдийн шингэн үүснэ. Эдийн шингэнээс тунгалгийн шингэн үүснэ гэсэн үг. За 19. Зурагт амьсгалын эргэтэн тогтолцооны нэгэн хэсгийг үзүүлжээ. Эсэд тохирох зөв хариултыг сонгоорой. За хаашаа заасан бэ вэ? Энийг манайхан маш сайн харъя шүү заяа. Хүүхдүүд автоматар ерөнхийд нь харангуйтаа шууд сормоос тисээ бодчихдیں۔ Билээ. Гэтэл маань энэ хараа энэ нөхөрлөө заасан байгаа байхгүй. Тэгээ энэ нөхөр чинь хундган эс байхгүй юу? Хундган эс ямар үүрэгтэй вэ гэхээр өөрөөсөө салсыг ялгаруулдаг. Нөгөө цэрмэрийг ялгаруулдаг гэсэн үг. Энэ нөхөр бол сормоос төгч үрийтэйс. За сормоос тис маань нөгөө салсыг намилцсан хөөдөг. Тэгэхээр сормоос тис салс ялгаруулахгүй байгааз хундган эс салс ялгаруулад ялгаруулсан салсыг нь сормоос тис маань
хөөж гаргана гэсэн үг. За эдгээр бүтцүүд маань нөгөө гуурсан хоолой, мөгөөрсөн хоолойд бол ихээр агуулгадчихийдэг. За тэгэхээр бид нэр цулцсанд бол байлгаж болохгүй. Яа тэгэхээр цулцсанд сас шалгаралч юм бол бүглэрч штий. Тийм болохоор нэг бол худлаа. Гуурсан хоолой, гуурсан цар гэдээ ороод ирж байгаа. Тэгээд аль өрөөний нь бол аавна. За тэгээд сормоос хундган эс. За хундган эс байсан энийг аавна. За үүрэг нь намилцах хөдөлгөөн биш, сас шингэн ялгаруулдаг гэдэг нэг аавна. Тэгэхээр хоёрын B-ийн нэг өгдөл буюу A өгдөл зүг байна. За анзаарах юм нь яг аль бүтцлүү заасан бэ гэдгийг 19 дээр бол маш сайн харах нь ч тийм. Тэгээ энэ жоох эвүүхснэгт орчих гэдэг манайхаа. Нөгөө цагаан мөгөөсөө болоо, гуурсан цар цулцсан гингуудаа гөлөр булчин байгаа хэсэг байхгүй хэсэг, мөгөөс байгаа хэсэг, сормоос төчүүр эдэс байгаа хэсэг, хундган эс байгаа хэсэг ороод ирдэг. Тэгээ яг энэ хүснэгтээс харах юм бол цулцсанд бол ер нь бараг л ингээ мөөс байхгүй, гөлөр булчин байхгүй, сормоос төчүүр эдэс байхгүй, хундган эс байхгүй. Гуурсан царыг аваад үзсэн бол угаасаа мөгөөс байхгүй болчихно. За гөлгөр булчингээс тодорхой хэмжээнд. За сормоос төчүүр эдэс бол маш цөөн, тэгээд хундган эс бол байхгүй. Гуурсан цар дээр ийм байна шүү заяа. Харин мөгөөсөө хоолой болон гуурсан хоолой дээр бүгдээрээ байгаа зү тий. Ингээд энийг маш сайн анзаарч тогтоогоорой. За энд нөгөө сормоос дэс болон хундган эсийн ялгааг гоё оруулаад тайлбарласан мэдлэгийн хичээлийн слайд байна. 19-ийн A. За 20 руу орлоо. Эсийн аэроб амьсгалаар глюкоз задарч буй ургалын тэртэлийг ашиглан амьсгалын коэффициент ийг тооцож олоорой. За амьсгалын коэффициент гэхээр айх юм ерөөсөө байхгүй бид бүлэнд томьёо өгөгдсөн байна. Тэгээ эндээсээ харж аваад CO2-ыг O2-т очихно шүү дээ. CO2-ыг O2-т. За коэффициент гэдэг нь уртлын тоогоо хэлээд байгаа тий. 6. Тэгэхээр бидний RQ маань 6-г хуваах нь 6 тэмцүү 1 гарч ирж байна л гэсэн үг. Тэгээ гол нь энэ өгөгдсөн баахлаар хийчих юм л та. Хүүхдүүд нөгөө O2-ыг CO2-т хуваах илүү CO2-ыг O2-т хуваах илүү гэдэг дээр жоохон эргэлцэх гэдэг талтай. За энэ дээр бас хэдүүлэнгийн цээжилжүүл зүгээр юм байгаа. Нүүрс усан дээр RQ маань ерөөхдөө бол нийтээ тэнцүү байдаг. Өөх тос болон уурга дээр юм нэгээс бага байдаг. Тэгээд органик хүчил дээр болохоор нэгээс их байдаг шүү заяа. Энийг цээжилжүүл ер нь хэрэгтэй. За ингээд 20-ийн C өгдөлц байлаа. За 21. Аэроб болон анаэроб амьсгалын шинж чанарыг Венийн диаграмаар илэрхийлжээ. 1 болон 3 дугаараар аэроб анаэроб амьсгалд явагдах үйл явцыг 2 дугаараар энэ хоёр амьсгалын нийтлэг шинжийг илэрхийлсэн бол тохирох зөв хариултыг сонгоорой гэсэн байна. За эхнээс нь бүгдээрээ шинжээд авч үзье да. Ус ба нүүрс хүчлийн хий үүснэ. H2O, CO2 хоёулаа үүсэж байгаа юм бол эн чинь аэроб амьсгал гэж таарна тийм үү? Тэгээд 3-ыг харъя. Глюкоз бүрэн задарч байгаа бол эн чинь бас аэроб шүү дээ. Тэгэхээр A өгдөл худлаа алчиж байгаа. Энерги шингээхгүй шүү дээ. Амьсгалын процесс чинь энерги ялгаруулах байхгүй тий. Фотосинтез байсан бол энерги шингэн. За би хүчил төрөгчийн оролцоогүй явагдана. За хүчил төрөгч оролцохгүй гэхээр энэ анаэроб байж болох юм тий. За 3-ыг харъя. Сүүний хүчил үүснэ гэдэг чинь бас анаэроб болчихж байгаа. Тэгэхээр B худлаа олчиж байгаа. Тэгээ аль нь глюкоз болон задралтай тий. За дараагийнх нь C 2830 кJ бол энерги чөлөөлөгдөн. За 2830 гэдэг тойл аэроб дээр явагддаг. 210 кJ бол анаэроб дээр яригддаг. Гэтэл энэ тараа глюкоз нийлэж ингээд ороод ирчихээр худлаа олчиж байгаа байхгүй. Глюкоз маань задрын штэ тий. Глюкоз нийлэж гэдэг бол фотосинтез байхгүй. За тэгэхээр C худлаа олчлоо. За D хүчил төрөгчийн оролцоотой гэхээр мэдээж аэроб амьсгалыг хэлээ дээ. Хөрөнгө мөг болон ургамлын этилийн спирт үүсгэж байгаа гэдэг бол мэдээж анаэроб амьсгалыг хэлж байна. Тэгээ энэ хоёр аль нь энерги ялгаруулдаг процесс. Тэгэхээр D өгдөл бол бүх зөв байх боломжтой. За E харьяа 2830 кJ бол хүчил төрөгчийн оролцоогүй явагдана гэсэн энэ хараа глюкоз нийлэж ингээд ороод ирчихин тий. Тэгэхээр E бол угаасаа худлаа л юм л та.
Одоо бүгдээрээ анаэроб амьсгалыг тодруулаад хэлчихье. Анаэроб амьсгал маань 2 үе шатаас тогтож байгаа. Гликолиз нөгөө цитоплазмд явагддаг 10 шатаараа сурвал глюкозоос пируват үүсгдэг. Тэгэхээр анаэроб болон аэроб амьсгалын аль алинд нь гликолизийн процесс цитоплазмд явагддаг гэсэн үг. За ферментац гэдэг нь ферментийн оролцоотой эсэлтэлт гэсэн үг. Тэгэхээр үүнээс цаашаа цитоплазмд үргэлжлээд ферментийн оролцоотой эсэлтэлтийн процесс анаэроб амьсгалын дунд явагддаг гэсэн үг байхгүй. За 2 төрлийн эсэлтэлт байна. Спирт эсэлтэлт болон сүн хүчлийн эсэлтэлт. Тэгэхээр эсэлтэлтийн дунд спирт үүсэж байгаа юм бол спирт эсэлтэлт, эсэлтэлтийн дунд сүний хүчил үүсэж байгаа юм бол сүн хүчлийн эсэлтэлт гэж нэрлэдэг. Тэгээ сүн хүчлийн эсэлтэлт маань ерөөхдөө бактери тэгээд амьтны булчинд явагддаг. Харин спирт эсэлтэлтийн хувьд дрож яригдана, мөн дээрээс нь ургамал яригддаг. Нөгөө ус үзмнээс дарс гаргаж авдаг шүү дээ, тий. За ийм онцлогтой. Сүн хүчлийн эсэлтэн дээр манайхан томьёогоо хартаа C3H6O3 гэх сүн хүчил. Хоёр шиг C3H6O3 гэхээр 2 3-ын 6 энд 12, энд 6 гэхээр 6 12 6 тэнцэж байгаа зү. Энд илүү дутуу юм угаасаа ус ч ялгарх боломжгүй, CO2 ч ялгарх ямарч боломжгүй. Тэгэхээр дан сүн хүчил үсээд энерги ялгарна гэсэн үг. За харин спирт эсэлтэлтээр C2H5OH ялгарч байгаа. Тийм болохоор CO2 энд ялгардаг гэсэн үг. Тэгээд энерги үснэ. За энэ үнгээр ялгаатай. Тэгэхээр сүн хүчил дээр бид нэр дан ганц сүн хүчилтэй хариултаа сонгоно. Спирт эсэлт дээр этанол болон CO2-тойгоо сонгоно гэсэн үг шүү. Цаа. Энд чинь нөгөө холц солиод энийг ийшээ оруулж моруулаад ингэчээд CO2 энтер гэдээ ороод ирчдэг шүү дээ. Тэгэхээр энэ бол худлаа гэсэн үг. За 21-ийн D үгтэл 22. Дараах бүдүүрч зурагт 1-4 дугаараар тэмдэглэсэн үе шатуудыг үйл явцтай зөв харуулсан хувилбар гинэ. Энэ нөгөө нэг юу л байна да тий. Гадаад дотоод амьсгал болон эсийн амьсгалыг нэхгүй ялгуулах гал шиг байна. За нэг бол уушиг харуулсан байна. Тэгэхээр уушигт юу явагдах вэ гэдгийг харъя. Эсвэл ингээ ээг шууд харж. Эсэд кефа үснэ тэгэхээр эцсийн түвшинд гэхээр шууд 4 орж ирэх юм шүү дээ. За дараахан цус ба эсэдийн хооронд хийн солилцоо явагдана. Цус эдис гэхээр энэ хараа энэ байна. Энэ ингэж орж ирж байна. Тэгэхээр 3-аар орж ирж байна. Уушгийн дагаар оруулах гарах гэхээр уушиг чинь 1 дугаартай шүү дээ. Тэгэхээр C-ийн 1-ээр орж ирж байна. Энэ чинь A-ээр орж ирсэн. Энэ B-гээр орж ирсэн тий. Энд C-гээр орж ирсэн. За тэгээд сүүлийнх нь агаар ба цусны хооронд гэж байна. 2-оор орж ирэх юм байна. D-ийн 2. За зөв харуулсан хэсгээ хараарай. 1-ийн C энэ хоёрыг нэг хана шүү дээ. 1-ийн C энэ тэгээд энэ хоёр таарсан. 2 зөрчсөн. Тэгэхээр энийг шууд тулгаад харчих юм байна тийм үү? 2-ын манай юу илаа? D байсан. Тэгэхээр E өгдөл маань зөв юм байна. Болон хялгасан судас хоёрын хооронд хийн солилцоо диффузээр явагдаж байгаа тийм үү? За тэгэхээр энэ процесс маань гадаад амьсгал гэж явдаг. За дараад нь судас болон эдис хооронд хийн солилцоо явагдаж байгаа тийм. Энэ маань дотоод амьсгал гэж явдаг. За тэгээд хамгийн сүүлд эс дотор орж ирээд хүчилтөрөгчийн оролцоотой глюкоз эсэлдэх процесс маань эсийн амьсгал гэж явдаг байгаа. За 22-ийн E өгдөл зөв байлаа. 23. 1-4 дугаараар тэмдэглэсэн бөөрийн өвчнийг үүсгэж их ус үртийн зөв харгалзуулсан хувилбарыг сонгоорой. За гадаргуу дээр ургацэг гэд ороод ирэх юм бол шууд хавдар. Энэ давсганы хавдар 2-оор орж ирж байна. За дараагийнх нь хоруу буюу Streptococcus гэдэг энэ бактери ороод ирж байгаа. Өвчин үүсгэгч. Тэгээд энд өрөвсөл гэд ороод ирж байна тий. Тэгэхээр өрөвсөл гэд ороод ирэх юм бол бөөрийн өрөвсөл орж ирж байгаа. Одоо бөөрийн өрөвсөл төвчин орж ирж байгаа. Бөөрийн шийсний хатуу бодисууд талс хэлбэрээр хуримтлагдана гэхээр бөөрийн чулуу ярьж байгаа. Чулуул үүссэн байна гэсэн. Бодисын солилцооны хаягдал бүтээгдэхүүн хуримтлагдсанаас үүсэлтэй гэхээр нөгөө ажиллаа хийж чадахгүй байна л гэсэн үг шүү дээ. Хаягдал бүтээгдэхүүн хуримтлагдах. Тийм болохоор энэ бөөрийн дутамжлыг хэлж байгаа гэсэн үг. Яг ингээд гол түлхүүр өгнүүдээ
тогтоогоод гарчих юм бол ажиллахад амархан болчиход. Тэгэхээр нэгийн D-тэй хариулт угаасаа ганц л шүү дээ. Аз болоход. Тэгэхээр энийг шууд ингээл хийж юм. Бөөрийн тутамшил, чихрийн шижин, артерийн даралт гэсэх бөөрийн судасны нарийсал гэх зэргээс болоод бөөрийн тутамшил үүсдэг. Тэгээд одоо эми зохисгүй хэрэглээ хүнд металлын хортлого удамшил гэх зэрэг маань нөлөөлж болох нэ. За давсагны хавдар гэдэг тиймгүүд тамхи орж ирж гин, химийн хортой бодисууд орж ирж гин. Мөн дээрээс нь архаг үрвсэл маань цаашаага давсагны хавдрыг үүсгэж болон цацар туяаны нөлөө наснаас хамааралтай давсагны хавдар бас үүсч болдог бахны. За чулуу гэхээр шингэний тутмагдал, тэгээ хоол хүнсэндэх давсны агуулмж гэх зэрэг маань бөөрийн чулууг үүсгдэг. За бөөрийн үрвсэл гэхээр бактерийн халдвар, за хоолой махны үрвсэл энэ нараа хоолой өвчнийг бүрэн дарахгүй бол бүр ийм аюултай ахна шүү дээ. За 23-ийн A өгдөлцөв байла. За 24. Бөөрийн бүтцийн хэсэг болон нефроны бүдүүвчид 2 дугаараар тэмдэглэсэн түүдгэнцэрт ямар үүрэг одоо яах вэ? За түүдгэнцэрт гэдгийг бүгдээрээ тодорхойлчих. Түүдгэнцэр гээл ороод ирэх юм бол нөгөө бичиж шүүлт. За цуснах бодисууд бамны капсул руу шилжин орно гэдэг нь шууд дээр л байна л да тий. 24-ийн A. За доош уншия. Бамны капсулаас түүдгэнцэр рүү шүүгцэн иргэн шимэгдэн. Үгүй энэ иргэн шимэгдэлт ерөөсөө энд явагдахгүй. Иргэн шимэгдэлт энэ сугцруудад явагддаг байхгүй. Тэгэхээр би худлаа. Бид хэрэггүй бодисууд түүдгэнцэрт өгөхгүй штэ тий. Хэрэгтэй хэрэггүй бүгд л түүдгэнцрээсээ бамны капсул руу шилждэг. За D үүссэн шээс түүдгэнцрээс давсаг руу шилжинэ. Үгүй. За E энэ шээсний сууг орж ирж штэ. Тэгэхээр D болодлаа. E шээг зэрэг жижиг молекулууд цус руу иргэн шимэгдэнэ. Үгүй иргэн шимэгдэлт гэдэг бол ерөөсөө түүдгэнцэрт явагдахгүй. Тэгэхээр 24 угаасаа A байна. За энд бөөрийн бүтцийг оруулж ирсэн байна. Энд кортекс буюу холцлог давхраа, медула буюу тархилаг давхрааны хэсэг. Тэгээ нэг шиг гурвалж нь бөөрийн пирамид. Пирамид хооронд бөөрийн баг нь харагдаж байна. Тэгээд жижиг аяг, том аяг, твш. За тэгээд ийшээ бөөрийн шээсний сувг орж ирж байна. За тэгээд энэ нефроны бүтц энэ хараа түүдгэнцэр гэдэг байгаа чинь энийг хэлээд байгаа байхгүй. Хялгасан судас орж ирээд ингээ бөөгнөрсөн. Тэгээд тэр түүдгэнцрийг гадуур нь бүрхсэн энэ бүрхүүлийг бамны капсул гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр хялгасан судас тэгээд энэ одоо подоцит хэсүүдийн завсраар багтах жижиг молекултай хэрэгтэй хэрэггүй бүх юмнууд маань капсулд орж ирчээ. Цаашаага энэ ойрын болон холын тахир сугцруура дамжиж ингэж урсан гэсэн үг. Ингэж урсах явцдаа иргэн шимэгдэлт явагдана. Нөгөө хэрэгтэй юмнууд нь ороод ирсэн учраас буцаад бид нар авах хэрэгтэй шүү дээ. Тийм болохоор ийм сугцруудад бол иргэн шимэгдэлт явдаг онцлогтой. Яа за 9. За энд бол бамны капсулыг илүү тод харуулсан байна тий. Энд анхдагч шүүрэл явагдана гэсэн үг. За ингээ 24-ийн цав хариулт A боллоо. 25. Мэдрэлийн импульс дамжих явцад орсдог синапсын бүтцийг зурагт үзүүлжээ. Нэг дугаартай бүтцийг зөв нэрлсэн хариултыг сонгоно гэсэн байна. За нэг дугаартай цэврүүн дотор жижиг мөхлгүүд ааз. Одоо нөгөө молекулууд ааз. Тэгэхээр энэ нэг дугаартай цэврүү гэсэн үг. Дотор нь нейромедиаторууд байгаа гэж ойлгож байна. Харин хоёр дугаартай хэсэг нь ерөнхийдөө рецептор буюу хүлээн аваа. Саяны тэр нейромедиаторуудыг хүлээж авна гэсэн үг. За ингээд бүтцийн хэсгүүдийг ерөнхийдөө харах юм бол кальц орж ирлээ, идэвхжүүллээ. Ингээд цэврүү маань яг ингээд синапсын өмнөх мембран руу шилжин хөдлөөд гадагшаа тэр цэврүүн дотор байсан нейромедиаторууд гарч ирнэ гэсэн үг. За гарч ирсэн нейромедиаторууд маань синапсын дараах мембран дээрх энэ хүүд рецепторуудтай очиж холбогдоод тэгээд энэ дүүлийн потенциал үүсээд тухайн мэдрэлийн хэсгийг идэвхжүүлэх юм уу эсвэл сатуулах тэр дохиог дамжуулж гинэ гэсэн үг хаана шүү дээ. За одоо бүтцийн хэсгүүдийг ерөнхийдөө аваад үзэх юм бол манай нэг дугаартай C болж таарч байна. Нейротрансмедиатор агуулсан цэврүү гэсэн хэсэг. За ES хүртэл босод хэсгүүдийн зурагтайгаа холбож үзье. Синапсын дараах нейрон гэдэг нь бол яг уг бүтцийг хэлнэ. Синапсын завсар гэдэг нь энэ хооронд байгаа бүтцийг синапсын завсар гин. За хүлээн аваар гэхээр тэр 2 дугаартай нисэн тийм ээ. Завсрын нейрон болын зураг дээр харагдахгүй байна. Тэгэхээр ийг бол даръя. За энд ерөнхийдөө бол мэдрэлийн хэсгүүд хоорондоо синапсаараа холбогддог. Тэгээ синапсын ерөнхий зургийг бол оруулж өгсөн байна. 3 хэсгээс тогтсож байгаа синапс гэдэг маань синапсын өмнөх мембран,
синапс хоорондын зай тэгээ синапсын дараах мембран гэсэн хэсгүүдээс тогтдог. За ингээд кальц идэвхжүүллээ. Тэгээд нейромедиатор агуулсан цэврүүнүүд маань мембран руугаа шилжиж хөдлөлөө. За ингээд экзодермээр гадагш байгаа нейромедиаторуудыг ялгарууллаа. Тэгээд ялгарсан нейромедиаторууд рецептортой холбогдож дараагийн хэсэд үеийн потенциалыг үүсгэснээрээ тэр мэдрэлийн хэсгийг идэвхжүүлэх үү яах вэ тэр нөлөө нь бол нөлөөлнө гэсэн үг аах нь. За ерөнхийдөө бол нейромедиатор идэвхжүүлснээрээ тэр хэсэд тухайн одоо тэр яон орж ирэх боломжтой үеийн потенциал өсч шүү дээ. За 25-ын зөв хариулт C боллоо. За энэ хүртэл анхаарал хандуулсанд баярлалаа. Тэгээд үлдсэн тестийг буюу үлдсэн 25-ыг бол утгагүй оруулахыг хичээнэ. Тэгээд бүгдэнд нь яшин бэлтгэлд нь амжилт. Баяр таа.